ялгаатай байдал зарим үзүүлэлтээр та бүхэн дэлгэцлэр харж байгаа. Хөгжлийн ялгаатай байдал. 330 сумын 170 нь 3000 хүрэхгүй хүн амтай. За мөн 103,000-аас 5,000 хүн амтай, 28,500-аас дээш хүн амтай. Хөдөө орон нутгийн хүн амын ядуурлын төвшин өнөөдөр улсын хөдөөгийн дунджаас дээгүүр байна гэж 31%-тэй буюу. За сумын төвийн өрхүүдийн бодит орлого өнөөдрийн байдлаар 22 оны байдлаар ингээд аваад үсэх юм бол 6.1%-аар хөдөөгийн өрхүүдийн 15.6%-аар уурсан үзүүлэлттэй байна. Уурсан үзүүлэлттэй. Хүн амын өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, ядуурл, өрхийн орлого, хүний хөгжлийн индекс бүр цаашлах юм бол PISA буюу боловсролын үнэлгээний үзүүлэлтээр өнөөдрийн байдлаар 1.5 жилийн хоцрогдолтой явж байна гэдэг ийм үзүүлэлт байна. За тэгээд нөгөө талдаа бол нийт авто замын 78% нь Улаанбаатар хотод. Гэхдээ түгжрэлтэй тийм гол замын даац 3 дахин хэтэрсэн. За ингээд PM буюу нарийн тоосонцор бохирдол байх хүлцэх хэмжээнээс 27 дахин их байгаа. За гамшиг осол аливаа аюулт үзэгдлээс үүдсэн бохирдол 47.1 тэрбум төгрөгт сүүлийн зөөхөн жилүүдийн байдлаар ингэж өөрчлөгдсөн байна.